Шүгэл үлээгч цагийн сайтаас та бүхэнд хүрдэг улс төрийн ярианы ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн ярианы сэдэв бол танк ороод ирлээ. Одоо яах вэ? Харин яах вэ? За энэ тухай асуудал одоос 10 жилийн өмнө 100 чухал сэдэв гэдэг нэвтрүүлгийн тусгаар тогтнол нэртэй дугаар дээр гарч ирсэн. Тухайн үед нүүрс экспортын асуудлаар хятад руу нарийн царигтай төмөр зам тавих төсөл хэвлээ. Улсын ажил юу вэ? Энэ одоо ерөнхийдөө тухайн үед нарийн цариг, өргөн цариг гэдэг хэрүүл болж байсан. Нүүрсээ бид нэр хамгийн одоо ойрхон байгаагаар нь яаж тавих юм бэ? Тэ? Өргөнөөр юм уу, нарийнаар юм уу гэдэг дээр л маргаа явьжсэн. За яг тэр үед хэрв нарийн царигтай төмөр зам тавих юм бол хятадын талаас танка ачиж орж ирээд хизээ мэдгүй эзэлчих юм шиг сурталхуулгыг хийсэн. За тэгсэн чинь саяхан 5 сарын 6-ны өдөр баахан танк ачсан галт тэрэг хятадаас Монгол руу орж ирлээ. За ер нь бол хуучин ерөнхийлөгч байсан Бат тулгын Ванга шиг хэлсэн зөвнөл нь бод байдал дээр биелэлээ олох шиг боллоо. Тэгээ одоо ер нь яг яах вэ? За энийг ярихын тулд ер нь жухам одоо яагаад энэ танк гин одоо галт тэргээр хоёрт тээвэрлэгчүүд ороод ирвэ гэж. Энэ бол Монгол хятадын хооронд байгуулсан иж бүрэн түншлэлийн хүрээнд батлан хамгаалах салбарт явуулж байгаа алан ядах ажиллагаа терроризмын эсрэг аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах уу гэдэгт бүгд найрамдагт дард улс болон Монгол улсын армийн хамтарсан цэргийн сургууль эхэлж байгаа. За энэ бол хятадын дотоодын сайтууд дээр бичсэн мэдээллийг харах юм бол энэ бол хоёр улсын хооронд өргөн хүрээний цэргийн хамтарсан сургуулаа гэж онцолж байгаа. За тэгээд нийтдээ ерөнхий мэдээллийн чи бол өгөө явчих واخ. Энэ бол бүгд найрамдагт дард улсын батлан хамгаалах бодлого болон Монгол улсын батлан хамгаалах бодлогын хүрээнд хийгдэж байгаа ийм өргөн хэмжээний сургуулилт гэж тодтогдсон байна лээ. За талын түнш нэртэй энэхүү хамтарсан цэргийн сургууль Дорногов аймагт болно гэдгийг хятадын хэвлэлүүд бол онцолсон байгаа. За тэгээд орж иж байгаа цэргийн бүрэлдэхүүний хувьд бол хятадын ардын чөлөөлөх армийн 79-р за бүлэг арим гэх юм уу да. Тий. Нэгтгэл. Тий, нэгтгэл ч юм уу. Ер нь бол нэг батальон орж иж байгаа. Тий. 3 цувгаар орж ирнэ. Сая орж ирдэг бол эхний цуваа, дараагийнх нь хойрууд гарсан баг. Тэрийг сайтуудаас харж чадах байхаа тий. Тэгээд энэ цэргийн зорилго нь бол яг гадаадын сайтуудаар бас биччихэл байна л да. Ийм олон энэ яагаад энэ цэргийн сургуульд хийх болов зорилго нь юу юм гэдгсэн чинь ер нь бол дотоод гарсан үүмэн ч юм уу тий. Тэрийг хэрхэн үүмэн гарсан үед хэрхэн ажиллах талаар хэл дамжсан үүмэн тий. Тэгээд шин төрлийн тусгай зэвсэг техникүүдийг бас оруулж ирж байгаа юм байна. Тэднийг яаж ашиглах, тэгээ ажиллагааны үед хоёр тал биеиндээ ямар дэмжлэг үзүүлэх вэ ч юм уу эсвэл за нэг үүмэн гарсан цэг дээр ажиллаж байгаа цэрэгт төв батлан хамгаалах яамнасаа ямар дэмжлэг үзүүлж болох вэ? Орон нутгийн хэмжээнд яаж шийдэх вэ гэдэг сургуультыг хийж байгаа юм байна. Тэгээ энэ дээр нэг зүйл хэлэхэд гол нюанс нь юу байгаа вэ гэвэл бүгд найрамдагт дард улсын дарга Ши Жинпин өнгөрсөн 2023 оны эхээр Орос улбаны улсад айлчилсан. За тэгээд тэрхүү айлчлалын дараа хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдээлэл гарсан. За энэ мэдээллээс онцлох нэг зүйл нь гэвэл Хятад болон Орос улбаны улсын арим хамтраад Төв Аз болон хөрш орнуудад барууны улс орнуудын нөлөөллийг тогтоохоос сэргийлэх мөн тухайн одоо Төв Аз болон хөрш орон гэдэг нь бол Монгол улс. За Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Хятад Орос хоёр хамтран ажиллах тухай ийм тогтоол баталж ирсэн. За түүнийг нь бол энэхүү хамтарсан мэдээлэлд дуртахт нь барууны улс орнууд бол хүчтэй шүүмжилж ирсэн гэдгийг бас хэлхэн зүйтэй байна. За албан ёсны мэдээллийн хувьд нэг иймэрхүү байна. Тий. Хоёр талын хамтарсан цэргийн хэрийн сургуульд тэгээд анх нөө танкаар баахан танк төмөр замаар орж ирсэн шүү дээ. Тий. Тэр бичлэгийг сошиалаар харчаад тэр тусгаар тогтнол гэдэг дугаар аяг санаанд орж ирсэн байхгүй юу? Тэр чинь болохоор тэр дугаар дээр ингээд богд хааны үеэс эхлээл түүх явдаг шүү дээ. Тэр үед бас нэг 7 чиглэлийн төмөр зам тавьж ийсэн. Тэгээ тэрийгэд богд хаан болиулсан гэл тэрнээс хойш явж ягаад одоо орчин үе рүү тэрийг одоо энэ хятад бол 100 жилийн өмнөх бодлого дахиж хэрэгжүүлэх чинь бидний
эзлэгчийн гэдэг утга санааг одоо нэг бат сайхан гэдэг нэг уул нь кино найруулагч байсан хүн тухай төмөр зам судлаач болчихсон. Стратегч судлаач ч илүү баахан судлаачны хэсэг Монгол даяар гарч ирсэн шүү дээ. Тэр хүмүүс нэг ийм шуудаатай 7-8 удаа цоолж байгаа бол яриад ирсэн шүү дээ. Тэр л их санаанд орж иж илээ. Тэгээд одоо ер нь яг яах вэ гэдгээл дахин асуумаар л байна л дээ. Энэ бол одоо бол яах ч вэ л гэмээр байгаа байхгүй. Энэ бол тусгаар тогтносон бүрэн эрхт хоёр улсын хооронд байгуулсан стратегийн ижүүрэн харилцааны хүрээнд явагдаж байгаа батлан хамгаалах гэдэг нэг салбарын асуудал юм л да. За яг хөө сошиалоор явж байгаа тэр нэг цуваанууд орж ирж байгаа. Энэ яг яах гээд байна гэж хүмүүс ч нэг. Хүмүүс бол синофоб гэж ярьдэн шүү дээ. Хятадыг зүгх үзэлтэй. Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ л байна. Тэгээд жоохон мэдээд эхлэх юм бол уг найхаа болох асуудал баг л та. Тэгээд Монгол бол ардчилсан тусгаар тогтносон улс орн. За яг эзлэхэд болох юм бол хятадууд танк оруулж ирээд эзэлдэг ч юм биш. Одоогор бол энэ хэмэл дагуулаас өгж байгаа сигналын нэг талд нь бацах. Тэгээд ирээний хилийг нэг хаачих. Тэгээд ер нь бол эзлэгдсэн гэсэн үг шүү дээ ер нь. Ер нь бол орчин үед биш дээ. 1-2 дугаар дайны үед шиг буу бариад хурдан буу бариад хилийг нь давж ороод тэгэл буудалцаалтай дадаандаж тоглож байгаа л эзэлдэг ийм үе өнгөрсөн. Шүлгэнээр гардаг шиг бууны сумыг цээжрээ хаадаг үе бол нэгд өнгөрсөн байна. Тийм. Яг нөр тэр дуулаад нэгж байгаа үе чинь Кримийн дайм болж исэн шүү дээ. Оросууд юу яалаа танк ачиж орлоо гэл. Тэгээ одоо сая Украины дайн дээр хүртэл харж байхад танкд хөлөөрөө л яваад орчдөг юм байна. Тийм. Угсаа тэгж л орно. Одоо ямар давуулаа шийдэлтэй биш тий. Тэгээд яг нэг айдас байгаад байгаа юм л та тий. Гэхдээ харьцангуй Монгол улс чинь нөгөө хоёр хөршөөрөө хилийн зурвсаа хүлийн зөвшөөрүүлсэн. Хилийн маргаангүй. За дотоодын өмнө сам байхгүй. За хаглан бутарсан үйл явдал байхгүй. Энэ бол үзэл санааны хувьд бол зөрчилдөөн байгаа хэдий ч энэ бол үндэсний хэмжээнд занал хийсэн үйлдэл биш ээ гэдгийг хэлмээр байгаа байхгүй. Тэрнээс гадна үед шашны энэ найранд аягүй сайтай болохоор шашны мөргөлдөө ерөөсөө гардггүй. Гарах ч ер нь боломжгүй байх манад бол. Тэгээд ингээд тохирцсон байгаа үед за нэгдсэн үндэсний байгууллагын бусад одоо олон улсын конвенцэд нэгдэн орсны тухайд за мөн 3 дахь чөрсийн бодлогоор Монгол улс өөрсдийнхөө тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн. Дээрээс нь НАТО болон бусад олон улсын цэргийн хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсэн. За мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд Монгол улс Азиас хамаг төрөнд орсон улсуудын нэг 2000 онд анх мянганы сорилтын сан гэдэг гэрээ байгуулж байхдаа Монгол улс нүүбийн одоо энхийг дэмжих ажиллагаанд оролцоно гэд Монгол улс идэвхтэй оролцдог улсын нэг. Тийм ч учраас нэгдсэн үндэсний байгууллагын бусад хөтөлбөрүүд за мөн доктортой хөгжлийн зорилтуудад нэгдсэн. Ийм учраас ер нь бол харьцангуй юу вэ? Ер нь бол дэлхийд даяар инх тайвны индекс болон бусад дайн самуун, зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн болон шашны сөргөлдөөнөөр дэлхийд инх тайван байгаа цөөхөн улсын нэг нь бол Монгол улс. Энэ хүрээндээ бол бид нар бол айхаа айтс бол биш юм аа. Яг хөө бидний шоглж хилээд байгаа нөгөө танкны цуваа ороод ирлээ гэдгийг л шоглож хилээд байна. Тийм хятадаа сайхан айц дээр дөрөөлж ирэх мэдл рүү мацах тий. Зарим нэг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоо биелүүлэх, тэндээс ашгаа хүртэх. Ер нь бол нийт олонний хувьд бол хор уршигтай үйл явдал хийчихэж байгаа юм да. Одоо ингээд за танкнаас гадна өшөө гарсан сөрөг үр даврууд гэх юм бол за ингээд төмөр зам байхгүй болцгоод бид чинь нүүрсээ юугаар зөөж эхлэв. Машинаар зөөж эхэлсэн тий. Тойруу замаар. Тэгэхэд чинь за нэг машин чинь 240 км газар 10 хоног явдаг гэсэн. Reuters дээр тий Монгол улс нүүрсээс хараат орон. Гарчиг нь бол тийм байсан шүү дээ. Тэгээд ингээд цуваа бол ингэж явж байна. Тэгээд хичнээн хүний одоо амь нас сүйдв. Алдагдсан боломжийн өртөг гэдэг бол бас нэлээд олон юм болно. Хариуцлага нь хэн хүлээх вэ гэвэл хэн ч хүлээдэг л байна. Орчин үед бол яг хүмүүс үзэл сурталаар хүмүүсийг барьдаг гэж байгаа. Гэхдээ тэр үзэл суртал нь бодит үежж тухайн улс орныг бодит зүйлийн төлөө явуул. Үнэндээ бид нар бол юунаас айх уу гэхээр өнгөрсөн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр, ерөн гүйцэтгэлээр бүгд харамтагт дард улсаас экспорт импортын хараат байгаа. Инээс л бид нар бол айх хэрэгтэй.
За тэгээд тэр экспорт импортын хараат байгаа нь зөвхөн нэг салбар. Тэр бол уул уурхайн салбар. За уул уурхайн салбар дундаа зис нүрс хоёр л байгаа шүү дээ. Тэгээд энэс яаж ангижрах уу, яаж солонгоруулах уу, мал аж ахуйг хэрхэн эрчимжүүлэх үү гэдэг нь ингээл шугам зураал тий шугам татаал бүгднийг хайрцаглаж хашаанд оруулах юм нэг биш тий. Яаж бид нар энэ дотооддоо маха саадгүй хүртээдэг болох уу тий. Ковид зэрэг пандемийн үед тий хилээ хаасан үед Монгол улс хэрхэн өөрийгөө тэтгэх үү? Тиймэрхүү юм ярмаар байгаа байхгүй экспорт импортын хараат байгаагаа инфляц өсөд байгаагаа долларын ханш чангараад байгааг тэгээд Монгол улс бүгд найрамдах Хятад улсаас өрийн хамааралтай улсын нэг за хамгийн сүүлийн үеийн Дэлхийн банкны судалгаагаар бол бүгд найрамдах Хятад улсаас бид нэр 3 тэрбум Америк долларын одоо өртөө. За тэр нь бол та бүхэн санаж байгаа бох 2011 онд Монгол улс swap хэлэлцээр хийсэн. За тухайн үедээ 11 онд swap хэлэлцээр хийхдээ төлж чадахгүй хугацаагаа сунгаад байсан. Хугацаагаа сунгах бүрдээ үнийн дүнгээ нэмээд байсан. За тэгээд тэр swap хэлэлцлийн мөнгөнд дүн явж байгаа гэх мэт. За Монгол улсыг ер нь бол барууны улс орнууд хятадын өрийн хавханд орох эрсдэлтэй улсын нэг гэж дүгнж байгаа. За тэр нь бол яах аргагүй экспорт импортын хараат байгаагаас шалтгаалж байгаа. За дээрээс нь бүгд найрамдах Хятад улстай бусад талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг за барууны улс орнууд жоохон кавичгэнд хараад байгаа юм шиг байлээ. За гэхдээ Монголын гадаад бодлого бол 2 хөрш болон 3 дахь хөрш гээд харьцангуй одоо юу гэмтэ уян хатан байж ирсэн гэж дүгнж болно. Гэхдээ бид нар бол энэ эдийн засгийн хараат байдлаас гарах за одоо алсын хараа 2050 гэдэг томоохон хөтөлбөр байгаа шүү. Энэ том хөтөлбөрт бид нар эдийн засгийн бүлэгтэй үндэсний баялагын сан бүхий чинээлэг орон болно гэж. Гэхдээ үндэсний баялагын сан гингүүт биднийг шууд автоматар ийм Монгол дээр та нар шууд нэрийн данстай болно гэд уг нь тэгдгүүл юм байна л да. Гэх мэтчлэн. За дээрэс нь бид нар яг энэ бид нар ирлээ сурлын зараа нэгнийг тий ялгаад нөгөө 1-р гурил 2-р гурил гэдэг шиг. За дээрэс нь бид сортлоо тий. За тэгээд дээрэс нь улс төрийн хараат байдалд орлоо. Бид нар энэ 4 уулын хохорхоондоо эдийн засгийн хөгжлийн эсрэг одоо зогсож ийн гэл ингээл нэгээ ингээд тийш дээ. Одоо хилээд байх үед байна шүү дээ. Монгол улсыг сая одоо юу гэж үтсэн бэ гэвэл Global Finance гэдэг энэ санхүүгийн Америк нэгдсэн улсын сэтгүүлд за Монгол улсыг одоо нийт одоо юу гэмтэй худалдан авах чадварын паритетаар нь үнэлэхэд Монгол улс ядуурлаараа 87 байгаа. За энэ бол Оросын холбооны улсаас ч муу гэсэн үг. Одоо өмнөд Суданыг нэг гэж үзэх юм бол хамгийн одоо ядуу орн гэд үзэхэд Монгол улс худалдан авах чадварын паритетаар нь үзэхэд бол 87 байранд байгаа. Энэ бол Бурунди ч гэдэг юм уу тиймэрхүү улсуудтай нэг зэрэг бичигдэж байгаа. За худалдан авах чадварын паритет гэдэг юм балаа юм ярьж байгаа хүмүүс бодож иж магадгүй. За энэ бол тухайн улсын мөнгөн дүнг Америк нэгдсэн улсын валюттай жишиж харьцуулах дүнгээр худалдан авах чадварын паритет гэдэг юм арч ирж байгаа. За түүнийг нь дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн дүнд нь хуваагаад үзэнгүүт Монгол улсынх 16,000 гаруй доллар болж байгаа. За хамгийн мяа өмнөд солонгос нэ хамгийн мяа өмнөд Суданы худалдан авах чадварын паритет нь 455 доллар ба 455 доллар. Хамгийн сайн байгаа Люксембургийнх гэхэд 148,000.5 байгаа. Оо зөв. Тий. Энэ худалдан авах чадварын паритет гэдэг нь бодит тоо биш гэдэг та бүхэн санах хэрэгтэй. Энэ бол тухайн улс орны инфляц одоо сангийн одоо нийт тухайн улсын хөрөнгө за мөн үйлдвэрийн гарц зэргийг ингээд нийлүүлээд тэгээд тухайн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон бодит орлого хоёрыг нь харьцуулж ингэж гаргаж ирж байгаа л тоо. Эдийн засгийн чадамжийг ерөнхийд нь гаргасан тооцоол юм байна тий. Эдийн засгийн чадамж легатум хүрээлэнгээс гаргасан тооцоолоор ч гэсэн Монгол улс хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчин амьдралын чадвар зэрэгээрээ ардчилсан улс орнуудаас доор байгаа шүү дээ. Тэгэд энэ дээр л бид нар уг нь анхаарал хандуулах хэрэгтэй юм л да. Тий, одоо яг бидний яг бодит айдас бол яг энэ болчиход байгаа шүү дээ. Тэгэхэд хятадтай сайхан айдас гэдэг бол 100 жилийн өмнө бодиттой айдас байсан л да. Яагаад гэвэл хятад чинь бид тэр тусгаар тогтнолын хөдөлгөөний үе шүү дээ. Тэгэхээр бодит айдастай бид толгорч байсан учраас бодит айдасаа давж гарсан. Одоо бодит айдасаа давж гарсан учраас тэр хийсвэр болж хурнаа да. Одоо бид хийсвэр айдастайгаа тулчаад байгаа учраас дахиад юм хийсвэртэйгээ хов хоосон үлдчихтэй л дээ.
Тэгээд одоо ингээд за улс төр нийгэм эдийн засаг бүх талаараа зөвхөн төмөр замаас дөрвөн саргаас болж хохирчоод байгаа нь үнэн боол таарч чинь. Тэгээд энэ хохирол хүргэсэн үнийг бол би бол яалтчгүй хуучин ерөнхийлөгчийг гэж бол нэрлэж байна. Тэгээд Дамбугаа гэж нэг хүн тухайн нэвтрүүлгээр орсон доо. Энэ мөн нохоонуудаа би юм ярихгүйгээ босоо явчихдаг. Та одоо их тайван надад хэлээд өглөө. Би нэг юм ойлгохгүй. Энэ бооны нохоонууд юу ярьд? Өөрхөн бүх хүнийг яриад байхад гөрцөр байгаад нохоо болгочдөг шүү дээ. Тэгээ нөгөө муухар одоо энийг их гоё хэлмээр байгаа юм л та тий. Муухар байж бол ерөөс болохгүй байгаа. Эх орон гэдэг зүйл биш үү? Батулгын аманд байдаг ч юм уу тий. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт байдаг. Хин нэгний зүгээр тий цээжэд дэлдэж эх орон юм шиг харагдуулах гэж байдаг юм биш байхгүй. Эх орон гэдэг чинь нэг нөгөө хэлэхэд биш дээ. Эх орон гэдэг бол нэг хүн байхгүй. Тэгээ өөртөө хайртай байх, өөрөө хэрсүү байх, өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах, өөртөө одоо хайртай байх. Тэгжээж эх орон л биш. Одоо сая их гоё зүйл болсон. Энийг одоо та бүхэн сошиалос сайн хараарай. Тэр бол одоо энэ X платформын эзэн гэгдэж байгаа Tesla-гийн тэр хүн юу гэж хэлсэн бэ гэвэл хүн үгүй бол дэлхийн үгүй гэж. Хүн төрлөختөө үгүй бол дэлхий байхгүй. Дэлхий байгаа гэдэг үед хүн төрлөختөн л дэлхий гэдэг энэ нэршил өгөөд дахиндаа бодож байгаа учраас хүн төрлөختөн гэж явсан юм аа гэж. Ромын эзэнт гүрний ботрол одоо тэр хүний л хэлснийг хэлж байгаа шүү. Би нэг бүхнийг мэддэг жарахаа болох гэж юм яриаггүй. Элен Маск юу гэж хэлсэн бэ гэвэл Ромын эзэнт гүрний мөхөл бол Ромын эзэнт гүрэн түүхэнд байгаагүйгээр төрөлт багассан явдал юм а гэж. Тэр бол манай эртний 50 оны үед Ромын эзэнт гүрэн одоо чинээнэд болтол мөксөн биш. Одоо тэр үеэс эхлээд төрөлт багасч эхэлсэн. Төрөлт багассан нь өөрөө Ромын эзэнт гүрний бүх тэр хүчирхэгжлийг одоо сарнин ботруулсан. Тийм ч учраас Батоломей тийшээгээ Египт рүү явсан. Ингээд Ром тэр чигтээ хоёр хуваагдж байгаа шүү дээ. Умар тоо тэгээд. Тэгээ бид нар одоо хүн төрлөختнийг яаж би амьдруулах вэ? Яаж бий болох вэ гэвэл төрөлтийг хэд өсгөх биш, хэд багасгах биш. Төрөлтийг хэвийн хэмжээнд барих юм бол энэ бол humanity буюу хүн төрлөختөн оршин тогтнох үндэс юм а гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ хамгийн сүүлийн мэдээллийг харах юм бол зүүн өмнөд Аз болон Азийн улс орнуудад төрөлтийн ерөнхий түвшин саарсан дүр зураг ажиглагдаж байгаа. За 2023 оны үндэсний статистикийн хорооны үр дүнг харах юм бол Монголын төрөлт ч гэсэн тийм ба. Тэгээ ингээд санаа зовох юмнууд амар их байна л. Манайч хүртэл зарим жил цэрэг татах гэхээр цэргийн тоо тий. Тэгээ өмнө Солонгос эднэрт бол бодит байдал болсон. Японд одоо жишээлбэл нэгдүгээр ангид орох хүүхдүүд ихэнх мужуудад бол алга байна гэж. За зарим мужууд бол хүүхдүүд элсэн суралцахгүй байгаа учраас бага сургуулиудаа хааж яана гэдэг чинь иймэрхүү мэдээлэл байна. Тэгээ бид нар айдсаа яг ерөнхийдөө яаж тодорхойлох вэ те? Авилга гэж нэг том юмд байх юм уу? Эсвэл бол системээ бүрэн бий болгоод те? Системийн хундам нь буруу байгаа нөхцөл тэрэн дээр мянган сайхан барилга бариад болохгүй шүү дээ. Тэрэн дээр авилга гэж мянга ашигараад намган дээр байшин барих юм бол шигдээл юм байна. Тэгэхээр бид нар яг үндэсний үнэт зүйл гэдгээ яг юу гэж тодорхойлох юм. Тэгээ нийтийн ингээл яриад байвал яриад баймаар л байна л да. Тэгээ та чинь яриад байвал нөгөө дуустдаггүй яриа гэдэг шиг юм болно. Одоогийн улс төртэй холбож ярихад сонгуул төхөж байна. Тэгээ хорлон сүйтгэгч этгээдийн үйл ажиллагаа сүлбүүд их эрчимж байгаа харагдаж байгаа. За ийм нэгдэл шударгын ёс арчлал хийсэн урайтай манай арчилсан нам маань урайнаас эсрэг болж эхэлсэн. Ер нь бодцоод удаж байгаа. Тэгээ одоо хүртэл жилдсээр л байгаа. Энэ ан цавыг нь цав нь улам хагарч байна. Тэгээд уг нь бол парламентын ардчлалын хамгийн гол зүйл нь сөрөг хүчтэй байх. Тэгээд нөгөө Улаанбаатараас ярьж байна гээд нэвтрүүлэгч биш, ярилцлагч биш, юу ч биш, ховч биш, юу ч биш юм. Тэр сортлох хуулгын нэвтрүүлэг л. Тэгээ энэ ихтэй болно биш те. Гол нь тэр нэвтрүүлгэн дээр одоо эрх хөрөгч намын дарга гүйцэтгэх засаглалын тэргүүн нь уг нь ардчилсан нам хүчтэй байх нь парламентын ардчлалын гол зарчим юм а гэж дооёолж байгаа байхгүй. Тэгэд энэ дооёоллын эсрэг бол ардчилсан нам явах ёстой. Ингэжээч бид нэр одоо шинэ үеийн Улаанбаатараас ярьж байныг найруулагч нь за мэдхгүй тэр мөрийн бол чухал биш. Тийм ээ тий. Одоо ер нь бол биш үү. Тэрэн дээр ярьсан хүний одоо энэ дооёоллын эсрэг ардчилсан нам нэгдэх ёстой байхгүй. Энэ бол ардчилсан нам тэртээ тэргүй 13 нам эвслийн нэгдэл. Гэхдээ алийн болгон 30 жилийн өмнө талбай дээр ингээд өлссөн шигэ ингээд жилцгий. Тэ?
Моднякууд дандаа шилний цаанаас чихэр долоосоор ирсэн. Өөрсдийгөө ардчил юмаа гэж итгэж ирсэн. За ингээд ардчилсан хүчний холбоонд гарч ирээд одоо энэ ерөнхийлөгч байхдаа улсын баатар гэдэг зол өглөө. За ингээл хоорондоо өлөөж иилцэл яваал би алсан чи алаагүй те. Зоригийн аллага бол ийм ингээл ингээ яаж хэдэн жил энийг ярих юм те. Гол зарчим нь бол ардчилсан нам нэгдмэл ардчилсан нам байж байгаа л гарч ирэх хэвээр. Тэрнээс одоо те Бацандан гэдэг хүнийг 2 удаа хөөгөөд 2 удаа авлаа шүү дээ. Энэ одоо ямар зарчим бэ? Тухайн үед ардчилсан нэг намын эсрэг явсан гал ардчилсан намаас Бацанд ч нэг эвсэл байгуулад байгаагүй лөө. Тэ ширэн гэдэг эвсэлд явж ирсэн. Тэр нь яхаад болж юм тэгээд. Одоо мэдэхгүй. Тэр бол дараагийн асуудал байна. Би энэ ардчилсан намын зарчим. Би яг Бацандыг 2 удаа хөөгдөж 20 удаа буцаж харахаар л өөрх нь тэр шинэ эвсний яах юм бол. Одоо энэ шинэ үеийн залуучуудаар удирдуулсан гэдэг байгаа. Яагаад тэрийг гаргаж ирэхгүй? Энэ гант төмөр гэдэг хүн сонин те энэ бэкграунд дэвснэ. Гинт нэг өдөр эби шиг ярьдаг тэр гээд яриад байгаа те. Гинт нэг өдөр гарч ирсэн эби шиг ярьдаг болсон шүү дээ. Урд нөх заашин сайд майд байхдаа ч юм урд нь ярьдаг ярилцлагуудаас нь итгэлүүдээс нь харж хахад өөрөөрөө ярьдаг байсан. Одоо ингээ та бүхэн хараарай. Ардчилсан нам шинжлэгдэж байгаа гэдэг юм харуулахгүй дандаа нэг хуучин хүмүүс л яриулна. Гант төмөр гээд. Яагаад одоо энэ сая баахан дид дарга хүмүүс жинзи үеийн төлөөлөл гэж нэг нь ярьцлага өгөл. Яагаад эдрийгээ яриулахгүй байгаа юм бэ л гэж. Нийт санал өгөх насны 18-аас 35 хүртэлх одоо насны одоо жин дарж байгаа үзүүлэлт нь 50,000 байхгүй юу? Тэгэхээр яагаад энэ хүмүүс рүү чиглэсэн юм ярихгүй байгаа. Уг нь тэр залуучууд нь боловсролын системгээ зөв юм ярьж байгаа шүү дээ. Электрон жаалаар дамжуулаад те. Яагаад энэ хүмүүсийг оройд болгоод ингээд дээш нь гаргаж ирээд энэ систем гэдэг чи юм аа гэд залуучуудыг уриалахгүй байгаа юм бэ л гэж юм ярих гэдэг. Тэгээ ингээд олон нийтэд юу гэж харагдаж байгаа вэ гэвэл ардчилсан нам гэдэг чинь ингээд агарч бутарсан юм байна гэдэг нэг ойлголт төрүүлж байгаа. А түүн дээр нь ирэх баригч зоолж штэ. Өө эн чинь таарцсан. Уг нь бид нар нийлүүлэх гэж үзсэн ингээл те. Уг нь тэгж ирэх баригчдын аманд багттлаа явах ёсгүй юм байгаа байхгүй. Сөрөг хүчин гэдэг бол бүх зүйлийг сөрөөд сөрөх хүчин биш. Сөрөг хүчин гэдэг хүчтэй байх ёстой. Ардын намынхны одоо энэ дэвшүүлсэн энэ балаа бодлогуудын эсрэг үгээ хэлэх ёстой. Үндэсний баялагын сангийн эсрэг үгээ хэлэх ёстой. Тэ эрх баригч нэрээр одоо энэ 24 оны сонгуулийг зургалж гин гэдгийг ярих ёстой байхгүй. Тэгээ ингийн эрх баригчдын аманд ороод тэгээ тэр аманд орсон зүйлээр тэ одоо хамгийн одоо тийм балаа жишээ биш тэ. Тэгээ ховдоос Харвард руу гэдэг нөгөө бат найрамдал гэдэг хүн гант төмөрийг одоо байлаа гэсэн чинь яг тэрэн шиг бэкграунд дээр одоо бай тэ нэг хүнд хэлснээр нусан буу энэ гэх. Уг нь тэгэж болохгүй байхгүй чинь эрх баригч намын эсрэг явах хэвээр хамгийн том хүн энэ сөрөг хүчин. Тэгээ яг ингээд нөгөө эрх баригчдын зурсан зургаар Баттуулгын томьёолол дунд ардчилсан нам яваад байгаа. Яг зөөрлөл за Монгол улсын шишиг за нэг улсын шигшээ баг байлаа. За боксын шигшээ багийнхан цэнхэр бууланд хуваарлагджээ. Тэгтээ цэнхэр буулангийнхан бүгдээрээ дивжэнээр гарангуудаа дөрвөн бууланд гарч зогсчоод хоорондоо зодтолтоод байгаа яг адилхан болж байна. Тэ. Тэгээ ганцаарчилсан тоглолттой гэдгийг үзэх юм бол уг нь бол нам гэдэг бол багийн тоглолт. Нийт нэгдмэл үзэл суртал, нэгдмэл үзэл бодолтой байх хэрэгтэй. Гэтэл тийм харагдуулах нөхцөл байдлыг үүсгэсэн үү үүсгээгүй юу гэдэг бол дараагийн асуудал байна л та тий. Тэгээд мэдхгүй. Уг нь сөрөг хүчин гэдэг бол гоё байх хэрэгтэй. Тэгээ ганц зүйл байгаа шүү дээ. Одоо ингээд танкж ороод ирдэг юм байж. Батулга яасан болоо гэж. Яах болоо тий. Гээл одоо өндөрлөе доо тий. За одоо тэгээ яах бол доо.